Өглөөний мэнд хүргэе. За улсын хурлын гишүүн Бачугарын өргөн барьсан энэ зээлийн мэдээллийн тухай хуулийг бол дэмжиж байгаа. Хоёр шалтгаан байгаа. Нэгдүгээрт бол одоо энэ 200 гаруй мянган хүн одоо тэр хар жигсаалт гэдэгт орцсон гар утасны төлбөр төлсөн төлөөгүй янз янзын шалтгаанаар орцсон энэ хүмүүсийн одоо санхүүгийн энэ одоо хар жигсаалт нь байхгүй болоод санхүүгийн одоо оноо гэдэг энэ олон улсын хэв маяг руугаа орох энийг дэмжиж байгаа. Хоёрдугаарт энэ хууль батлагдсны дараагийн нэг том ач холбогдол бол зээлийн хүү буурнаа. Зээлийн хүүнд байгаа тэр эрсдлийн одоо хүчин зүйлүүд бас багаснаа гэдэг ийм зүйл байгаа. Тэгэхээр би нэг гурван асуулт байгаа үндсэндээ. За хар жигсаалт буюу энэ асуудал ингээ хууль батлагдсанаар шийдэгдээ явчихна. За зээлийн хүү буурна гэдэг энэ асар өндөр ач холбогдолтой энэ зүйлийг ер нь Монгол банкч тэр за хууль санаачлагчдын хувьд яаж хүлээж авч байгаа вэ? Ийм болцоог одоо ер нь аль болох хурдан бий болгох ямархуу алхмууд хийхээр төлөвлөж байгаа вэ? Нэгдүгээр. Хоёрдугаарт энэ Монгол улсын хэмжээнд энэ тэтгэвэр мөн одоо тэтгэмж авж байгаа энэ 5-600 мянган хүний асуудлууд байна. Энэ хүмүүс өөрсдөө оногдсон тэтгэврээрээ бас эдийн засгийн нэг эргэлтэнд оруулаад зээл хувь аваад өөрийнхөө орлогыг бас нэмэгдүүлээд явдаг олон хүмүүс одоо энэ зээлийн тэтгэврийн зээлийн энэ асуудал дээр нэлээд эмзэг хандж байна. За холбогдох яамнаас нь бол энэ 3 сарын 7-оос хэрэгжсэн энэ журмаа жоохон зөөлрүүлээч гэдэг хүсэлтийг Монгол банкнд ирүүлсэн. За Монгол банкны дэд ерөнхийлөгч, инх тавийн ерөнхийлөгч бол харин маш ажил шуурхай хандаж байгаа. Би бас баяртай байгаа. Энэ зээлийн тэтгэврийн зээлийн одоо нөхцөлийг 6 сарын 24-нд 7-оос хэрэлцэнэ гэсэн ийм зүйлийг оруулж иж илээ. Миний хувьд бол хугацааг нэг жоохон найшлуулаад тэгээ хууснаар нь болгоод энэ тэтгэмжээ нэг өөрсдөө эргэлтэнд оруулаад 5-3 төгрөгөө өсгөөд ингээд явах болцоог энэ аль болох хурдан бүрдүүлж өгөөч гэж ингэж хүсэж байгаа юм. Тэтгэврт гарсан хүний сэтгэл зүй гэдэг бол бас арай өөр байдаг л. Тэтгэврээ аваад зүгээр суухаасаа илүүтэйгээр тэр өөрт байгаа санхүүгийн их усүрээ эргэлтэнд оруулаад орлого олоод ингээ явах нь бол өөрт нь ч хэрэгтэй, сэтгэл санаа одоо бүхэл зүйлд нь хэрэгтэй байдаг л да. Одоо яг тэтгэвэр аваад сууж байгаа хүний хувьд бол сэтгэл зүйн хувьд ч гэсэн шал өөр байт юм байна. Тийм учраас энэ дээр Монгол банк заавал одоо тэр 6 сарын 20-нд гэхгүйгээр энэ асуудлыг шийдэж өгөөч. Энэ цэрэг цагдаагийнхан бол одоо бас маш залуугаараа тэтгэврт гардаг шүү дээ. 40 жоохон гараад тэтгэврт гарсан ийм хүмүүс зүгээр тэтгэвэр хараа суухгүйгээр өөр одоо эргэлтэнд оруулъя гэдэг. Энэ нь ч бас бидэнд ч гэсэн энэ улс оронд ч гэсэн хэрэгтэй байх гэж ингэж бодож байгаа. Гурав дахь асуулт бол улсын хурлын дарга энэ зээлийн хүү бууруулах тал дээр нэлээд онцгой ач холбогдол өгч байгаа. Улсын хурлаас манай зүүн бүсээ сонгогдсон их хурлын гишүүн Соронзон Молдоор ахлуулсан зээлийн хүү бууруулах ажлын хэсэг бүр байгуулагдаад ажиллаж байгаа. Тэгэхээр энэ дээр энэ зээлийн хүү бууруулах энэ асуудлыг эхлүүлэхдээ энэ хуультайгаа уялдуулаад энэ хамгийн эрсдэл багтай гэдэг энэ тэтгэврийн зээлийн хүүг бууруулахаас ажлаа эхлүүлэх бүрэн дүүрэн бололцоо бас байгаа гэдгийг энэ их хурлд байгаа энэ эдийн засаг энэ банкны салбарынхан бол хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр ер нь Монгол банк ямархуу бодлого баримтлах юм байгаа. Энэ дээр хууль санаачлагчийн хувьд ч гэсэн бас ямар одоо бодолтой байгаа юм бэ? Бололцоо байгаа гэдгийг бас бидэнд тайлбарж өгөөч гэж хэлсэн. Ийм үндсэндээ 3 асуулт байна. Тэгээ их хурлын дарга түрүүчийн хуралдаан дээр бас хариултаа би гүйцэд авч чадлаггүйгээр хугацаа дууссан. Тэм учраас энэ хариултыг бас сайн дэлгэрэнгүй агуулж өгөөч гэж бас хүсэх байна. Баярлалаа. За энх хоёрын Бачугар гишүүн асуултанд хариулъя. За эрхэм гишүүд энэ өглөөний мэндийг хүргье. Идэр хотны гишүүний асуултанд хариулъя. Зээлийн хүү буурах уу гэж асууж байна. Зээлийн хүү буурнаа. Үндсэндээ бол 3 шалтгаан байгаа юм. Нэгт нь бол нөгөө банкуудын эрсдэл нь өөрөө буурна. Эрсдлээ тодорхойлдог болно. Тэгэхээр сайн зээлдэгч нар болон өндөр оноотой зээлдэгч нараа одоо илүү урамшуулдаг сайн нөхцлөөр зээл олгодог болно. Дээрээс нь нэмээд одоо ялангуяа малчтын ахмадуудын зээл байгаа юм. Тэр нь бол байнга тогтмол төлдөг зээлийг оноо нь өсөөд үүнийгээ дагаад эрсдэл нь буураад тэр нь бол шууд одоо хүүгээр илэрхийлэх юм. За хоёрт нь банкуудын урсгал зардагч байгаа. Тэр нь буурна. Бид нар ч нэг ярьдаг шүү дээ, нэг таньдаг тэнцэгч байна уу гээл янз янзын юмнууд яг бодит амьдрал дээр тийм юм байхгүй болох юм. Нэг утгаараа шууд оноогоо үзүүлээд тэр нь бол тухайн зээлдэгчийг тэр чигээр илэрхийлж байгаа болохоор шууд л одоо санхүү үйлчлэгээ өгөх тийм суур нөхцөл үүсэж байгаа. Мөн үүнтэй холбоотойгоор нэг зүйл байгаа. Өнөөдөр бол том хэдэн банкуд байгаа.
тэд нар харьцагчийнхаа мэдээллийг одоо хуваалцдаггүй, шеэрлдэггүй. Тэгэхээр тэр тов банкны л нөхцлөөр санхүү үйлчлэг аваад байгаа юм. Харин энэ онооны системтэй болсноор дуртай санхүүгийн байгууллагад очиод оноогоо үзүүлээд тэгээд санхүүгийн үйлчлэгээ зээл авах болцоо нь үүсэж байгаа. Тэгэхээр нэг осонд одоо санхүүгийн байгууллагууд хоорондоо бас хүүгээрээ мөн таатай нөхцлөөр өрсөлдөх нөхцөл байдлыг үүсгэж чинь гэж ойлгож болох юм. За цаашлаа дээр бол барьцаа өрөнгийн шаардлага гэсэн буурна. Яагаад гэвэл оноо нь өөрөө санхүүгийн бит бус хөрөнгө болчихж байгаа юм. Тэгэхээр бас шаардлагууд буураад санхүүгийн хүртээмж нэмэгдэх суурь нөхцөл үүсэж байгаа юм. За бас та юу эдэр бот гişүүн тэтгэврийн зээлийг ярьж байна. Тэтгэврийн зээл ч гэсэн мөн адилхан. Манай ахмадууд бол сар болгон л одоо тэтгэврийн зээлээ төлдөг. Нэг өснө банкуд юу н автоматар суудагчдаг штэ. Энд чинь иргэн төлдөг гэсэн үг. Тэгэхээр оноо нэмэгдээд цаашлаад үүнийгээ дагаад суур хүүнд буурах нөхцөл үүсэж байгаа.